Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд өрхрөх зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халдах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Хэрвээ та манай подкастыг урд өмнө нь сонсож байсан бол хуучин суваг маань тодорхой шалтгааны улмаас болоод хаагдчихсан байгаа. Тийм болохоор энэхүү шин сувагтаа subscribe дарж нэгдээрэй. Өмнө нь орж исэн дугаарууд болон шин хэрэгүүд хэн удахгүй ээлжлээд орох болно. Харин та урд өмнө сонсож байгаагүй бол одоо шууд ингээд хэрэг рүүгээ орцгоё. За сайн байцгаана уу? Час өдөр подкастын шинэ дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Баянзүрх дүүргийн нэг орон сууцны хороолт бол нэлийн олон удаа аимшигтай бүр чигшүүрт гэж хэлмээрэн ийм хэрэгүүд араасаа дараалж гарсан юм байна. Тухайн хороолт амьдардаг оршин суугчид байгаа мөн орон сууцаа зарах гэж байгаа хүмүүс, түрээслэх байгаа хүмүүс байгаа учраас би тухайн хорооллынх нь нэрийг хэлэхгүйгээр подкастаа хийхээр шийдлээ. Мөн цаг заваа гаргаад сонсож байгаа, комент үлдээж байгаа та бүхэнд маш их баярлалаа. За тэгээд олон зүйл нуршаа дэлгүй шууд хэрэг рүүгээ орцгоё. Өнөөдөр бол энэ хороолт болсон үйл явдлуудыг яг цаг хугацааныхын дарааллаар яриад явна. Хэд хэдэн хэрэгүүд дурддагдах учраас подкастаа дуустал нь сонсоорой. За хамгийн анх энэ хороолттой холбоотой гарсан хэрэг гэвэл барилгын үед нь гарсан хэрэг байгаа. 2015 оны 2 сарын 8-ны өдрийн 13 цаг 50 минутын үед лифтний хонглоор өргөөр ажилуулаад дээшигээ 9 давхар руу тоосго зөөж исэн. Дээшигээ зөөж явах үед нь болохоор тэр өргөөрийнх нь ган татлага буюу одоо троос гэж ярьдаг те. Тэр троос нь тасраад 9 давхар тоосго буулгахаар зогсож исэн 36 настай ажилтан доошогоо унж гимцэн. Түргэн тусламж ирэх хугацаанд бол ажилтан нас барсан нэг юм харамсалтай хэрэг болж исэн юм байна. За энэ талигаач нь бол энэ барилга дээр өрлөг хийдэг хүн байсан чисэн тухайн өдөр тоосго буулгах ёстой ажилтан ажилдаа ирээгүй учраас өөр хүний оронд тоосго буулгахаар очиод амиа алдсан юм байна. Ингээд мэргэжлийн хяналтаас бол байцаагч нар очиж барилгын үйл ажиллагааны шалгахад 4 том ноцтой зөрчил гарсан юм байна. За дахиад 2018 оны 4 сарын 16-нд тус барилгын ажил гүйцэтгэжсэн кран унаад 3 автомашиныг дарсан, мөн нэг гадаадын иргэн гэмцэн тухай мэдээлэл бол байсан. Кран унснаас хойшоогоо ерөөсөө 6 хоногийн дараа дахиад хүний амнаас эрсдэжээ. За 2018 оны 4 сарын 22-нд Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хилцэс тус хорооллын барилгаас хүн унаад босч чадахгүй байна гэж дуудлага ирсэн. Хэргийн газар очиж шалгахад Улаанбаатар хотод оршин суудаг 41 настай эрэгтэй унаж амиа алдсан байсан. За хохирогч бол тус барилгын 9-р давхарт барилгын зүүн урд талынхын тагтаар уудалсан хог тагтны ингээ хашлага давуулаад шидсэн юм байна. Энэ үед бол яг бихжээгүй байсан тагтны хаалт цөмрөөд ингээд доошогоо унсан байдалтай байсан. За тиймээс мэргэжлийн хяналтаас бол тагтыг барихдаа технологийн алдаа гаргасан байх магадaltaй. Учир нь гэх юм бол тагтыг ямар ч юм бэхэлгээгүй зүгээр юм дүүргэлтийн тоосго өрөөд хийчихсэн байна гэж мэдээлж исэн. 6 хоногийн өмнө кран унаад осол аваар гарсан мөртлөөсөө барилгын үйл ажиллагаагаа зогсоогоогүй байсан бол нийлэн асуудалтай санагдчихсэн. За би ингээ хүний амнаас эрсдсэн хэрэгүүд уншаад сууж байхад бол барилгын осол аваараас болж гарсан нас орсон хэрэгүүд бол нилээдгүй их байдгийн байна. Ер нь альт салбарт ажилладаг байсан бүх эрсдлээ тооцоод дүрм журам стандартын дагуу ажиллаж байгаарэ гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд би бас хэрэг дурлаад жаахан уншаад үтсэн чинь энэ барилгын компанитай холбоотой бол нэлээд олон асуудлууд байдсан байна. Компани захирлын үүсгэн байгуулсан Монгол Dry Milk гэдэг компани нь 60 гаруй хуурайс үүний үйлдвэр барих нэрийдлэр Хөгжлийн банкнаас 15 сая доллар ойролцоогоор 47 тэрбум төгрөгийн зээл авсан ч ерөөсөө 1.2 тэрбумыг нь л иргэн төлсөн гэд шүүхэд дуудагдсан юм байна. Захирал нь бол шүүхэд шалгуулж авах хугацаанд хилд аваад ингээ оргон зайлсан. Интерполоор хүртэл хайж байгаа гэсэн мэдээллүүд. За сэдвээсээ нилийн халиад явчлаа. Дараагийн хэрэг бол маш хэрцгий хэрэг байгаа. 2018 оны 4-р сарын 21-нд тус барилгын нэг байрны 8-р давхарт шөнийн 12 цагт гал гараад 27 настай эмэгтэй нас орсон. За энэ хэргийг ингээ шалгаад үтсэн чинь талигаачийн төрсөн дүүн найзынхаа хамтаар
Хичээгээ алаад хэрэгээ нуун далдлах зорилгоор гэрийг нь шатаасан тогтоогдсон юм байна. За энэ хэрэгээс болоод тухайн орцны иргэдэд хөршүүдэд нь бас сөөхтөн гээд нийтдээ 42 сая төгрөгийн хохирол учирсан. Тэр орцонд амьдардаг бүр жирэмсэн эмэгтэй хүртэл угаардсан юм байна. Гал гарснаас хойш бол онцгой байдлын баг бүрэлдэхүүн их хурдан ирсэн боловч яг байр руу нь орох гээд нилээдгүй хугацаа алдсан гэж ийсэн. Бас л тухайн хорооллын барилга, гадна талбайн төлөвлөлттэй холбоотой асуудал бол энэ дээр харагдчихжээ. Гал бол 8 давхарт гарсан болохоор 1-7 давхрын айлууд бол гадагшаа гарч чадсан. Харин 8 давхраас дээш давхрын хүмүүсийг бол онцгой байдлынхаа аварсан гэж хэлсэн. Оршин суугчид гал унтарсны дараа гэртээ ороход гэр нь бол үнс болтлоо шатсан айлууд байсан. Балкон дээр хураалттай байсан хувц сундар нь шатсан ч гэсэн хэмжлээгүй хүмүүс ч бас байсан гэж хэлсэн. За ингээд яг юу болсон талаар нь ярилцъя. Хэрэгтнүүд бол 98-99 онд төрсэн. Тухайн үед бол 19-20 настай залуучууд байсан. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирогчийн дүү бол өөрөө бага ангийн боловсралтай, нөгөө найз нь болохоор дунд ангийн боловсралтай. Өмнө нь ял шийтгэлгүй налахын хүмүүс байсан гэж байсан. За хохирогчийн дүү бол анх өөрөө эхлээд найздаа манай төрсөн ихч бол нэлийн мөнгөтэй хүн байгаамаа, гэрт нь орж алтан идэл мөнгө төгрөг юм хумын авъя. Манай ихч мөнгөтэй мөртлөө ерөөсө бид нарыг харж үздэггүй бараг 500 сая төгрөгтэй байгаа гэж хэлж санал гаргасан юм байна. Тэгээ найз нь бол ихэндээ дургуутж байгаа, сүулдэ тэр хоёр ихчийг нь дээрэмдээд тэгээд алхаар шийдсэн юм байна. Ингээд хизээ алах, яаж алах талаараа ярилцаж тохиролцсон юм байна. Дүүн өөрөө ихчигээ боож алхаар болоод үлдсэн ажлыг нь найз нь зохицуулахар болсон юм байна. Тэгээд 2018 оны 4 сарын 21-нд тэр хоёр дундаас 12 мянган төгрөг босгоод 500 грамын архи аваад ихчийнхэн байрны 12 давхарт гараад архиа хувааж ус. Тэгээд 16 цагийн үед шатаар доошо буугаад 8 давхарт ихчиндээ ороход ихч нь ганцаараа байсан. За тэгээд тэр хоёр бол ихчтэйгээ хамт оройн 23 цаг хүртэл гэрт нь юм яриад байж агаад орцонд нь гарч тамхи татаад за одоо эхлэе гэд ярилцсан юм байна. Гэрт эргэж ороод найз нь ихчийнх нь өрөөний хаалгыг тогшоод ихч ноутбук өгж байгаа ч гэсэн чинь ихч нь тэгтэг орж ирээд авчих гэд тэгсэн чинь найз нь өрөөнд нь ороод шууд ихчийг нь орон дээр дээрээс нь дарж боож эхэлсэн юм байна. Энэ үед бол ихч нь амхандаа дүүгээсээ тусламж гуйгаад дүүгээ нэрээр нь дуудсан юм байна. Даанч дүү нь орж ирээд ихчийг ойрлоод ахаар нь амийг нь шууд гараараа дарсан юм байна. За тэгээ хэсэг дарж байгаа дүү нь өөрөө үргэлжлүүлээд ихчийг боогод найз нь амийг дарсан. Ер нь бол байраа сольсон юм байна. Ингээд талигааж хэсэг тийчгэн жагаад хөдөлгөөн болсон. За яг дүүгээрээ хоолоогоо боолгож явах үедээ хөдөлгөөн болсон юм байна. Тэгэнгүүт найз нь за гялс яваад гялгар уут аваад ирээ гэтгсэн. Дүүн галтогооны өрөөрөө ороод гялгар уут авчираад өөрөө ихчийнхэн толгоонд нь тэр уутаа угалсан. Энэ үед найз нь бол талигаачийн толгоог нь өндөлгөж өгч тусалсан. Тэгээ найз нь халааснасаа бэлдэж авчирсан саарл өнгийн малгайтай цамцны уяа байсан. Тэр уяагаараа хоолоог нь гялгар уутан дээрээс нь боож уйсан юм байна. Уйсны дараа талигаач амьсгалаад байгаа юм шиг сонсогдоод ахаар нь дүүн өөрөө өмсөжсэн бэлтгэлийн өмднийхөө уяаг тайлаад дахиад хоолойг нь давхарлаад боосон байгаа. Ингээд тэр хоёр талигаачийн гэрт бичиг баримт, мөнгө төгрөг хайгаад шкаф савыг ухаж эхэлсэн. Тэгээ бэлнэр бол 300 гаруй мянган төгрөг олсон. Худалдаа хөгжлийн банкны карт гарч ирсэн. Тэгээ үргэлжлүүлээд ухажсэн чинь нөгөө нэг банкны карт шинээр авахд ингээд нэг юм тогтуутай ирдэг дээ. Тийм тогтуу гарч ирсэн юм байна. Тэгээ харсан чи яг нөгөө олсон картныхын дугаартаа тохирч явахаар нь картныхын кодыг мэдчих авсан юм байна. Мөн 3 ширхэг алтан гинж, 2 ширхэг алтан кулон, 3 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан эмэг, манайтан бөгж 1 ширхэг гарч ирснийг бүгдийг нь авсан. Тэгээд талигаачийг хэрэгжилжсэн iPhone 7 Plus, Samsung Note 3 утаснуудыг нь авсан. Ингээд тэр шөндөө гараад хаалгыг нь гаднаас нь түгжээд явсан. Тэгээд тухайн хорооллын байрны араас такси яриад Sunday дээр очсон. Тэгээд Sunday-гийн тэнд байдаг ATM-нээс нөгөө картнасаа 500 мянган төгрөг аваад такситагаа цаашаага яваад Чулуун овоонд байдаг нэг танил ахындаа очиход шөнийн 3 цаг болж байсан. За нөгөө танил ах нь бол та хоёр хаанаас ийм их мөнгө төгрөгтэй болцсон? Та хоёр ер нь юу ийгээд яваад байна гэд гайхаад асуусан. Тэгэхээр нь бол бид хоёр бол хамт барилгын харуул хийж байгаа. Тэгээ тэр барилгаасаа барилгын материал гаргаж зараад мөнгөтэй болцсон юм а гэд худлаа хэлсэн. Тэгэнгүүтээ тэр ахтайгаа хамт клуб орёгээд эргээд хамт гарцгаасан юм байна. Тэгсэн чинь цаг бол 3 өнгөрчихсөн. Баарнууд хаах төвчгсөн байсан болохоор багшийн дээд дээр очиод нэг паб ороод хид уух юм аваад буцаад нөгөө ахынхаа гэрт Чулуун овонд ирээд юу ч болоогүй юм шиг ууцгаас. За тэр танил ах гээд байгаа тэр ах нь ч тэрдээ барилгаас хулгай хийсэн мөнгөө гэд хилээд ахт нь л хамт сайхан үрээл ууж идээд яваад байсан байгаа. Ер нь бол ямар хүн байсан бэ гэдг нь ойлгомжтой харагдаж байна. За тэгэнгүүтээ маргааш нь найз нь босоод такси бариад шар хад руу ихчиндээ очиод өмнө зээлсэн байсан мөнгнүүдээ түлж барагдуулсан. Нэг ёсондоо бол найзынхаа ихчийг алангуудаа мөнгийг нь аваад
өөрийнхөө ихчэд аваачаад өгчөж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь их чинь хаанаас ийм мөнгө төгрөгтэй болцсон гэж асуусан чинь би ажил хийж байгаа гэд худлаа хэлсэн юм байна. Ер нь бол энэ хоёртой уулзсан хүмүүс нь бол байнга яаж мөнгө олсон, яасан хийсэн гэд асуугаад байхыг бодох юм бол ер нь л нэг тийм өлмөн зэлмийн явж идэг хэцүүлэх хүмүүс байсан юм шиг санагцсан. За тэгээ шар хаднаас буцаад ахында чулуун овоонд ирээд талигаачийн дүүг сэрээсэн. Нөгөөх нь бол ихчийг алчаад сайхан шаардсан унтж байгаа. Тэгээ нөгөө хоёр одоо хоёулаа цогцыг нь гаргаж хаях хэрэгтэй байна. Чемдаанд хийгээд авч гараад хөдөө аваачаа шатаа гэж шийдсэн юм байна. Тэгээ нөгөө хоёр талигаачийн гэрт очиод гэрт найсан хамгийн том чемдаанд цогцыг хийх гэсэн чинь цогцтой аль хэдийн хөрөөд гар хүлэн хөшөөд чемдаанд багтахгүй болчихсон байсан. Тэнгүүт наран тул заах ороод нэлийн том юм даавун цүнх аваад буцаж ирээд цогцыг хүнжилт ороож агаад цүнх рүүгээ хийсэн. Тэгээ ингээ аваа гарах гэсэн чинь нэлийн хүнд тэгэл ер нь бол харахад л нэг болохгүй юм авч явж байгаа гэдг нь ингээд илт мэдгэтгэхэр байсан. Тэнгүүт нь болоод буцаагаад орон дээр гаргаж тавиад орой бензин авчираад шатаана гэж тохироод гэрээс нь гарч явсан юм байна. За ингээд сансар ороод талигаачийнхаас авсан алт манайтан эд зүйлүүдээ бол ламбарднуудад ингээд хувааж тавьсан. Тэгээд нийтдээ 1 сая гаруй төгрөг болж исэн. Мөнгө хувааж аваад буцаад наран туул зах ороод хувцгунаар авч өмссөн. Тэгээд хоёр тишээгээ салаад явсан юм байна. Тэгээ найз нь бол шар хад руу ихчиндээ эргээд очсон. Олон ихчнэртэй юм шиг байлээ. Манай ихчнэр гэд яриад лээ. Ихчнэр нь чи одоо хаанаас мөнгө төгрөгтэй болцсон юм бэ? Буруу замаар яваад байгаа мó? Яагаад байгаа юм гэд нилээн их шалгаасан. Тэгэхээр нь бол уур нь хүрээд яадгийн бэ? Би хулгай хийсэн, би хүн алсан. Хийсэн хэрэгээ би өөрөө хүлээн гэж хэлчихэд шар аднаас гараад офицер дээр ирсэн юм байна. Тэгээд тэнцээндээ 20 гаруй минутад за яах вэ? Цагдаа руу очих уу? Яах вэ их үү гэд нэлийн удаан бодож зогсож жагаад нөгөө өчтөр орой очиж хонсон ах их руугаа чулуун овоонд ирсэн. Тэгээд талигаачийн дүүг залгаад дуудсан юм байна. Талигаачийн дүү бол наран тул захаас гараад налаах ороод найз охинтойгоо уулзаад байж исэн. Тэгсэн чинь найз нь эргээгээд дуудахаар нь Улаанбаатар хотод одоо чулуун овоонд эргээд ирсэн. За тэгээд тэр хоёр бол чулуун овоноос гараад дэлгүүрээс 5 литрийн савтай ус хоёрыг аваад усыг нь газар асгаад тэр чулуун овооныхаа тэнд Петровс гээд колонк байдаг юм байна. Тэр колонк дээр 23 цаг 40 минутын орчимд очоод бензин өгөөч ээ. Машины бензин дуусаад ойрхон унтарчлаа гэд худлаа хэлсэн. Бензин түгээгч бол зориултын бос саавнд бензин өгөхгүй. Хоёр машинаа түрээд ирж болдгүй мүү гэдгсэн чинь ахаа түрж болохгүй байна. Ойрхон байгаа ахаа гуйж штэ гэл нилээн их шалсан юм байна. Тэгэнгүүт нь түгээгч ах бол бодож байгаа. За адилхан жолоочгүй юм чинь гайгүй байлгүй дээ гэж бодоод. За та хоёр ямар ч байсан нэг машинтай хүрээд ирээ. Камернаас нууж энэ машинд хийж байгаа юм шиг өгөхгүй бол болдгүй маа гэд хэлсэн юм байна. Нөгөө хоёр чинь зам дээрээс гараад такси бариад 2-3 минутын дараа эргэж ирээд нөгөө хоёр уснаас аваа арын суудлынх нь хүлд байрлуулж агаад түгээгч ах бол арын хаалгаар нь шалангаа оруулаад усны савыг нь AE92 бензинээр дүүргэж өгч явуулсан юм байна. Ингээд 10 литр бензинээ авч ирээд талигаачийн гэрт эргэн тойронд бүх шатааж болох зүйл рүү асгаад цацаад цогцыг орон дээр нь ил гаргаж тавиад хүнжлөөр хучж байгаа дээр нь дахиад баахан бензин асгасан. Ингээд үүтэнд нь очиод хаалгыг онгойлгож байгаа цаас шатаагаад шийдсэн. Тэгээд шууд гал хасаад өөдөөс нь тургаад тэр хоёр бол шууд гадагшаага түлхэгдэж шидэгдээд хаалганых нь өөдөөс харцсан байсан лифтний хаалга мөргөөд унсан. Тэгэнгүүтээ босоод шууд шатаар гүйж буугаад гадагшаа гараад хувц хунарнаас нь бензин үнэртээд бас өмднийхөө шуумаг энэ төр шатцсан байсан болохоор нь хувцаа солиод хайчгаад офицер дээрээс 1000 унаанд суугаад налаах руу явсан юм байна. За налаахад очиод бол талигаачийн дүү бас нэгэн өөр найзындаа очиж хонсон. Тэгээд тэднийдээ байж агаад баригдсан. Харин найз нь болохоор найз охинтойгоо уулзаад буудал орж хамтгансан. Тэгээд найз охиндоо бол талигаачийн iPhone 7 Plus гэдэг утсыг нь бүр бэлгэлсэн гэж хэлээ. Тэгээд маргааш өглөө нь танихгүй дугаараас залгаад налаахын цагдаагаас ярьж ийна. Талигаачийн дүү олох одоо тэрнтэй хизээ хамгийн сүүлд уулзсан бэ гэд асуугаад байсан. Тэгэхээр за байдал бол нэлийн биш болсон байна гэж бодоод цагдаагийн хилцс рүү очиод болсон бүх зүйлээ хэлээд хэрэгээ хүлээсэн юм байна. Ингээд хоёулаа баригдсан юм байна. Шинжээч эмч бол талигаач багалзуур талтын улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас баржээ. 2018 оны 4 сарын 22-ны өдрийн 05 цаг 40 минутанд цогцолт хийсэн
гадна үзлэхээр талигач нь нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна гэж дүгнсэн. Талигаачийн хууль ёсны төлөөлөгч бол ах нь байсан. Ах нь болохоор нэг дүү маань нэг дүүгийн минь 8 насыг хохироосон хэрэгт холбогдсон байна. Иймд хэнийг нь хин гэвтээ надад их хэцүү байна. Ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. За шүүхээс бол хит хитэн хэрэгт энэ хоёрыг холбогдуулж ялалсан. Нэг нэгээр нь дуртад явъя. За нэгдүгээрт нь бол өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хүнийг бүлэглэн алсан. За хоёрдугаарт нь болохоор олон хүний ам бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж өөр гэмт хэрэгээ нуун дарагдуулсан. Гуравдугаарт нь болохоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан. За энэ нь болохоор нөгөө жирэмсэн эмэгтэй угаартсан гэж тэгжсэн. Тэрэн дээр нь ялгалсан байгаа. За дөрөвдүгээрт нь болохоор бусдын эд хөрөнгийг хууль бусаар олон хүний ам бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар устгасан, гэмтээсэн гээд ийм хэрэгүүдэд гин буруутай гэж үзээд бүх насаар нь хорих ялаар шийтгсэн. Мөн дээрээс нь нэмээд 8 жилийн ял өгсөн. Гэхдээ бол энэ 8 жилийн ял нь бүх насаар нь гэдэг ялтаа багтчихж байгаа. Нөгөө хөнгөний хүндт нь багтаана гэдгийг хэлж байгаа юм байлээ. За тэгээд мөн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэхээр болсон юм байна. Дараагийнх нь бол ковидын үеэр болсон хэрэг байгаа. 2020 оны 8 дугаар сарын 3-ны орой дөнгөж харуу бүрий тасарч явах үед бол энэ үйл явдал болсон. Тухайн хорооллын нэгэн оршин суугч эмэгтэй хүүхдийнхээ хамт гэртээ байж хахад гинтхэн ингээд тас хийх маш чанга чимээ гарсан. Тэгээд ямар нэгэн зүйл өндрөөс шидчихсэн байх та гэж цонхоор харсан чинь нэг их сүйдтэй юм бол харагдаагүй юм байна. Тэгээд гэртээ байжсэн чинь удалгүй нилээн их утаа үнэртэй тэхэлсэн юм байна. Тэгэхээр эсрэг талынхаа байрлал цонхоор харсан чинь 6 дугаар давхрын нэг айлын уртлын цонхоор ингээд утаа гараад тэгэхээр нахиулаад ингээ юу вэ гэж харсан чинь хойтлынхын цонхоор бүр ингээ амар их гал авалцаад шатчихсан. За энэ эмэгтэйгийн эхлээд сонссон тасгийг чимээ бол үнэхээр өндрөөс юм унсан байсан. Харамсалтай нь тэр гал гарч ирсэн 6 дугаар давхраас 22-оос 23 настай эрэгтэй яг орцны үүдэнд унсан байсан. За тэр хүн бол цонхоор унахдаа яг хөлөөрөө буусан болохоор дөрвөн мөч нь хугараад хүнд гимтлээсээ болоод газар дээрээ нас барсан юм байна. За ингээд онцгой байдлаас галын машин ирсэн ч гэсэн мөн л өмнөх эрэгтэй адилхан хороол руу орох гээд маш их цаг хугацаа алдчихсан. За ямар ч байсан ирээд галыг бол унтраасан. Гэтэл галаас жилүү нэг аимшигтай зүйл гарсан. За энэ юу байсан бэ гэсэн чинь гал гарсан айл руу ороод шалгалт хийхэд хувцсны шкафын дотор нь хөл толгойг нь скотчоор ороосон эмэгтэй хүний цогц байсан. Цогцыг гэрээс гаргах үед хоолой нь маш гүнзгий шарахтай бараг толгойн тасарчихсан. Толгойг нь биенээс нь унгаахгүйгээд скотчоор нилээн их дарж тогтоосон байдалтай олон цаг болсон шинжтэй байсан юм байна. За ингээд цогцыг шалгаад үтсэн чинь 46 настай тухайн гэрээ эзэгтэй байсан. Харин цонхоор өсөрч нас орсон хүн бол түүний төрсөн хүүн байсан. За энэ амиа алдсан эмэгтэйгийн нөхөр нь бол орон нутагт ажилладаг болохоор гэртээ 90 орчим байдаг. Аавыгаа хөдөө ажилдаа явахаар нь хүүн ээж аавындаа ирээд ээжтэйгээ хамт байдаг байсан гэж хүмүүс хэлжсэн. За хуршууд нь бол энэ айлыг хэрүүл шууган хийж яхахыг лав сонсож байгаагүй. Дуу чимээ бол бараг гаргадаггүй. Гаргах юм бол ерөөсөө инээж байгаа чимээ л гаргадаг. Ямар сайндаа л эднийх эвтэй ааш шүү өнтер гэд ярьдаг байсан гэж яг хажуу талынх нь айлынх нь хүн ярилцлага өгсөн байсан. Ер нь л ихэнхдээ хуршууд нь аав ээжийг нь харж байсан болохоос хүүхдийг нь бол огт харж байгаагүй гэж хэлсэн. За тухайн байр бол камер жуулт нэлээд сайтай байсан. Ээж нь 8 дугаар сарын 2-ны өглөө буюу за хэрэг гарсан өдрийн өчигдөр өглөө нь камерт бичигдсэн байсан. Тэрнээс хойш бол гэрээсээ гарч бол огт харагдаагүй. Хүн бол гэрээсээ орж гарч исэн. Тэгэхээр камерт бичигдснээс нь хойш хугацаанд гэртээ ээжигээ яргалж алсан байж болзошгүй. Цонхоор унсныхан дараагаар гал агуулцаж эхэлсэн гэж үзэхээр өөрөө гал тавиад үсэрсэн байх магадaltaй гэж холбогдох байгууллагууд нь бол мэдээлсэн. Хэрэгт холбогдсон этгээд бол өөрөө нас барчихсан учраас хэргийн нарийн мэдээлэл, шүүх хурлын мэдээлэл бол байгаагүй. Хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон байх гэж би бол бодож байна. Мөн бас мэдээлэлээр бол хэрэгтэн сэтгцэд нөлөөлөх бодисын хамааралтай байсан байж болзошгүй. Учир нь гэх юм бол тус байрны хяналтын камераас харахад цахилгаан шатанд орж гарч явах үедээ бол тогтмол гуйвч давж явж исэн гэж хэлсэн. Мөн 2020 оны яг өмнөх хэрэгээс хойшоогоо 2 сарын дараа буюу 10 дугаар сарын 4-ний
өмнө өдөр тухайн хорооллын бас нэгэн өөр байрны 11 давхраас 31 настай эмэгтэй өөрийнхөө гэрийн балконоор унаж амь насаа алдсан хэрэг дахин гарсан юм байна. За ер нь бол ээжтэйгээ муудалцсны улмаас өндрөөс үсэрч амиа оруулсан гэсэн мэдээлэл байсан. Гэхдээ яг энэ хэрэг гадны нөлөөтэй юу эсвэл амиа оролт байсан уу гэдгийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэжсэн. Шүүх хурлын тухай бол ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Тэгэхээр бас хаагдсан байж магадгүй юм байлээ. Энэ удаагийн дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Subscribe дарж биднийг дэмжээрэй. Дараагийн дугааруудаар ямар төрлийн хэрэг сонсомоор байгаагаа комент хэсэгт бас бичиж үлдээгээрэй. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.